Сайн байцгаана уу? Дараагийн подкастаар та бүхэнтэй уулзах баяртай. Тэгээд энэ удаагийн подкаст маань өмнөх бидний Японд хэрэлцэн суралцах талаар явсан подкастын маань үргэлжлэл. Японд очсныхаа дараа хэрхэн амьдрах талаар, ер нь амьдралын туршлагаас хаваалцахаар 3 хүнийг урьж оролцуулсан байгаа. За тэгээд энэ талаас ингээд өөрийгөө танилцуулаад явчихо тий. За сайн байцгаана уу? Монгол Японы төвийн Японы самрын суулан байна. За тэгээд миний хувьд оюутан байхдаа солилцоогоор 1 жилийн хугацаанд Японы Ази их сургууль суралцж байсан. Тэгээд 1 жилийн хугацаанд яваад ирсэн. За сайн байцгаана уу? Намайг Баярмаа гэдэг Монгол Японы төвийн бизнесийн сургалтын дасагт ажилладаг. За би болохоор Монголд их сургууль төгсөөд ажиллаж агаад тэгээд хэлний бэлтгэлээр дамжаад Японы их сургууль 4 жилийн ихтэй сургуулийг төгсөөд ирсэн. Японы Нара Осака хотод амьдарч байсан. Сайн байцгаана уу? Монгол Японы төвийн Японы хэлний багш Нямдаа байна. Би болохоор 10 жилд байхдаа ээж аваахан ажиллаар дагаж Японд амьдарч исэн. Амьдарсан хугацаа нь хэм бол 6 жил орчим болж исэн байгаа. За хөтлөгч би бас өөрийгөө бас танилцуулъя. Цолонбаяр гэдэг. Тэгээ Монгол Японы төвд бизнес сургалтын тасагт ажилладаг. Тэгээд Японд болохоор 10 жилээс яг ахлах сургуулиас 9 дугаар ангид төгсөөд 10 дугаар ангид орох жилээ Японд 33 жил сураад тэрнийхээ араас их сургууль, мэргэжлийн сургууль гээд суралцсан байгаа. За ингээд та бүхнээс эхнийхээ асуултыг асуугаа явъя. Тэгээд эхний асуулт маань яг Японд очиод соёлын ялгааг яг юун дээр мэдэрч ив? Очиод бас гайхаж ирсэн юмнууд бас юунд байв? За би болохоор 2012 оны 9 сард анх Японд очиж ирсэн. Тэгээд очиод гайхах зүйл бишгүүл гарна л да, яасан амир юу. Зурагтаар бол нэг Япон улс чинь өндөр байрлагтай айгүй мундаг хотод очино гэж бодсон чинь талаар давхсаар газаргуулахад очиод нөгөө өндөр байрлагын чаанууга ямар ч амир халуун улс яа боцъё дөө гэж бүр амир сэтгэлээр унаад байжсэн чинь манай симпай гэдэг л оройн ирээд бидрийг нэг арай хотын төв рүү дагуулж чад сэтгэл арай онгойжсэн байт. Тиймэрхүүлээд. Тэгээд энд нөгөө нэг Хёжинго төв аялгаар нь Японд сурчаад нэлээ өөртөө бас энэ хоёртой тэ өөртөө айгу ихтэлтэй очсон чинь Осака, Нара, Кансайд очсон. Тэгээд тэр чинь нөгөө нэг аялгаар ярьдаг. Ойлгохгүй одоо юу олон хятадуудын дунд боочвал гэдэг нэг тийм шоконд орж ирсэн. Өөрт ер нь гайгүй дээ. Тухайд Монголд бас комбини энэ төр байдг байсан болохоор комбинид бэлэнгой мэдээ сууж байгаа ах нарыг хараад бас их гайхдаг байлаа. Зам нь яасан нарийнх юм бэ. Төв зам нь мөн бидтэй гэх их бас тиймэрхүү зөвлөл гардаг байсан. Тэгээ бодоо ер нь марцчихжээ. Үлдсэн юм л байна. За миний хувьд болохоор бүр дээр 2000-аас дээр үед очиж исэн болохоор надад бол жоохон ч байсан. Тэгээд тухайн үед болохоор надад гар утас гэсэн юм ойлголт бараг байхгүй байсан. Тэгээд тэнцээ очингууд шууд өнгөт дэлгэцтэй гар утас бүр гар утасгүй байсан хүнээс гар утасгүй байсан хүн шууд өнгөт дэлгэцтэй гар утсан дээр шууд очижсэн. Тэгээд тийм электроник техникийн талын юмнуудын дээр бүх юм дээр аягүй тийм шин бүр шал ондоо juste жинхэнэ ирээдүйд очсон юм шиг тиймэрхүү мэдрэмжтэйгээр байсан. За миний хувьд болохоор яг очиод яг 2008 онд би ч хамгийн анх очиж исэн. Тэгээд дөнгөж 15-тай явж илүү. Тэгээд очиж исэн. Тэр үед нөгөө гараа тосонгууд тийм ус гоождөг тийм гоожур бол байгаагүй. Гоожур гэх юм угаалтур гэх юм одоо юу гэх юм те. Тийм бол байгаагүй. Тэрэн дээр бол үнэхээр хамгийн анх гайхаж исэн. Тэгээд бас Монголоос бас 30 хэдүүлээ очиж исэн болохоор бас олоолаа очиж исэн болохоор тиймэрхүү юм дээр бүгдээр онгоцны буудлын дээр буучаад нөгөөдгөө усыг гаргаж чадахгүй. Тэгээд хүн орж ирэхийг булангаас ингээ хараа зогсож исэн бас тийм үе байсан. Одоо бол Монголд бол бүх газрууд ер нь баг тийм болчих шиг боллоо. Тэгээд бас нэг гайхаж исэн нь болохоор нөгөө нэг цахилгаанчтар дээш явхад нөгөө баруун гарталтаа зогсоод явах хүмүүс нь зогсож явах хүмүүс нь баруун гарталтаа, алхаж явах хүмүүс нь зүүн гарталаараа ингэж явдаг. Токио биш явах нь шүү дээ. Тийм, Токио. Тэр нөгөө Токио Осака ч бас нэг ялгаргаатай байгаа те. Тийм, тиймэрхүү юм дээр их нэлээд гайхаж исэн. За гинт та хэд ярьсан чи санчлаа. За миний хувьд нөгөө анх Японд сурахаар очсон 2 удаа байсан. Өмнө нь Genesis гэдэг нэг засгийн газрын хөтөлбөрөөр яг 10 хоног сурах жоохтой юм. 2008 онд анх явж исэн. Тэр үед чинь нөгөө нэг угаасаа Монголд одоо юу гэмдэ 0 ч гэдэг юм уу те ариун цэврийн тэр өрөө талаасаа нэгдүгээр хоёрдугаарт барилга байшин талаасаа бол Японтой харьцуулшгүй байсан учраас яг тэр тал дээр айгүй их соёлын ялгааг мэдэрсэн. Хамгийн сэтгэл үлдсэн 0 юм бах та. Үнэхээр тийм тэгэж ядтал нөгөө бидээ гэж байдаг шүү дээ. Тэр 0 эдэр чи манад байдгүй байлаа. Тэрэнд гайхаж ирсэн. Дээрээс нь сая
Цолгонбаяр хэллээ нөгөө гарын мэдрэгч тэр үед бүр хатаагч Монгол байгаагүй шүү дээ. Яг нэг л би анх удаа харжсан. Нэгдүгээр хоёрдугаарт нөгөө онцны боол дээр буугаал хамгийн түрүүнд гайхсан юм нөгөө нэг юу урсдаг шат байдаг шүү дээ. Манайх бол яг шатны ойлголтод байсан. Надад чигээрээ явдаг шат одоо нөгөө юу гэмтэй чигээрээ ингээд явдаг. Онцны бодлоор ялангуяа их байгаад их байдаг тий. Нөгөө зүгээр хүмүүс алхахын үн дээр чинь нөгөө нэг урсч идэв шүү дээ. Тэр бас аюу гайхалтай байсан. За тэгээ нэрээс нь 2 дугаарт нөгөө 3 дугаарт юм байна. Комбины эдрийн нөгөө нэг автомат хаалга байсан юм болоо тэр жоохон байхад очив. Бүр аюу тийм ер нь юм болгоно л гой санагдчихсэн юм. Хүүхдээсэн болооч тэр. Тэгээ 2 дахь ажилтан дээр бол арай нэг бас оюутан болцсон байсан соёлын талаар сургууль дээр заалгасан багш нар аягүй их нарийн ширэм заадаг бас тайлбарж өгдөг байсан юм уу бас харьцангуй соёлын тэр юу гайг болчиход утсан юм уу та. Тэгжсэн юм байна. За тэгээ хоёр дахь асуулт юу яг Япон улс руу явахдаа яг яаж явж яг ямар шалгууруудаар ороод ямар газруудаар зуучлуулад ч юм уу тухайн үед бодвол зуучлалын компаниудаар явж исэн хүмүүс нэлээд олон байдаг баг. Тэгээ яг яаж явж тэр талаас хүмүүсээ За миний хувьд бол тийм амар хэцүү шалгуур гэж тест яг үнэ нэг л байгаагүй. Би айгүй амархан явцсан Япон руу. Хаач. Ягаад гэвэл нөгөө манайх Монгол улсын боловсролын их сургуулийн Японы ангид суралцж байсан. Тэгээ жил болгон нэг хүүхдийн солилцоогоор Япон руу нөгөө сурахаар явуулдаг. Тэгээ миний хувьд 4-р курст ороод N2 төвшөө аваад тэгээд нөгөө тэнцээд гэх юм уу да тэнцэгч явахдаа ангидаа нэг 10 эдхэн хүүхдээс л явсан юм л та. Тэгээ айгүй амархан явсан гэдэг нь тэр юм байна. За тэгээ солилцоогоор яваад бичиг баримтаа бүрдүүлээд тэгэл явуулсан. Тэгээ айгүй амархан. За би болохоор сургуулаад Мосын Японы ангийг төгсчөөд аялын компани ажиллаж байгаад явсан л та. Тэгээ тэр үед зуучлалын компаниар бол дамжуулаагүй. Зүгээр найзтайгаа хамт явж байгаад яг нөгөө Монгол Японы төв дээр нэг Японы нэг хэлний сургуулийн Сицмейкай багш нарын ирсэн сургуулийн тайлбар дээр оюутан элсүүлэх гээд ирсэн байсан. Тэгээд орж ирж уулзаад тэгсэн чинь яг энэ хоёртой хүүхдүүдийг хэлний бэлтгэлтэй хагас жил сургаад тэгээд тэр нөгөө богино хэмжээний их сургууль 2 жилийн их сургууль байсан байхгүй. Тэгээд тэрэнд оруулнаа гэсэн тийм зарыг хараад шууд орж ирээд тэрэнд нь суугаад тэр дороо ярилцлага өгсөн чинь хоёр манай найз тэр хоёул нэг энэ хоёртой минь болдомж юм байна манай сургуульд ороор гэх. Тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд эндээс бас бүрдүүлэх бичиг баримттай санхүүгийн тодорхойлтыг өмнөх подкаст дээр яригдсан баг бүх юм гаргуулад тэгээд сургууль руугаа бичиг баримтаа явуулаад эргээд нэг урилга нэрээ штэ. Тэгээд виза гаргаад ингэж яваад тэгээд тэндээ очиод 2 жилийнхаа сургуулийг төгсчөөд өөр сургуулийн 3-аас нь шууд ороод тэгээд төгссөн баг. За миний хувьд бол би өөрөө хичээсэн юм бол байхгүй. Тэгээ аав ээж хичээсэн. Тэгээд аав ээжийн юу хичээснийхөө үр дүнд нь би дагаж явсан гэсэн л. Чи гэхдээ эндээс анх очихдоо явах Япон хэлгүй гэсэн үстэй тий. Яг юу явна гэдгийг тодорхой болсныхан дараа юу үсгээ мэддэг болоод ер нь бол очсон. Уншиж чаддаг бодлоо. Хираганаг уншиж чаддаг бодлоо. Миний хувьд болохоор яг би бас өөрөө хичээсэн юм бол байхгүй. Хичээлдээ суугаа явж исэн нэг өдөр ээжээс манай гэр бүлийн ээж аваас жоохон юу яасан. Ийм Япон явах яриа байна. Гэт нэг энэ бүртгүүлсчний нэрийг бүртгүүлсэн гэдсэн тухайн үед 14 5 хүүхдээсэн болохоор яг тогтоол явж идэг байсан. Тэгээ нэг өдөр Японд очсон. Харин Японд очсныхоо дараа бол нэгэн бас хэцүү юм болж исэн. Тэгээд тэрний талаар бол ингээд дараагийн асуултуудаар ингээд хариулаа явчих тээ. За тэгээд дараагийн асуулт яг Японд очиод сургуультай очиод яг бэрхшээлтэй асуудлууд яг юун дээр Япон хүмүүстэй бас тэр communication авах тэр тал дээр яг ямар хуу бэрхшээлтэй асуудалтай тулгарч ив. Гэхдээ ер нь бол хаа очиж бэрхшээлтэй зүйлхээс илүү нэг гадаад оюутнуудад Японы сургуулийн багш нар их юу ханддаг штэ тий. Бүх амьдралынх нь бүхэл асуудал нь өстэй нэг ангийн багш бол нэг ээж аав шиг л өдөр тутмын амьдралд оролцоолж явдаг болохоор гайгүй байсан. Тэгээ би болохоор харьцангуй бас энд Япончуудтай ажилладаг байсан. Энэ хоёртой нэлээд боломжийн хэлтэй байсан болохоор очиод актер зоох зүйл гараагүй зүгээр цаг агаарын хувьд бол хэцүү юм билээ. Манайх чинь ямар өөр амьсгалтай илээ тэнд ерөөсөө амьдралдаа өөр гадаад оронд очиж үзээгүй хүн чинь тийм нэг одоо юу гэдэг бас очиж үзээгүй хүмүүстэд ойлгоход амар болоо нэг юун дотор хүлэмжийн дотор орсон юм шиг нэг тийм нэг сонин халуун. Эндээс 9 сарын дундор очиход энд бол цас орсон байгаа. Тэнд бол яг саун шиг халуунаараа байгаа. Тэгэл тэрнээс ахвал яг тэр цаг агаараас нь шалтгаалаа жоохон сэтгэлээр хунах. Тэр тийм бол байна. Тэгээ янз бүрийг харж үзээгүй шавж гарч ирээд айлгаад.
Тэрнээс иш бусдаар бол одоо манай Кансагийнхан ч сайхан хайрцан те гадны хүн гэхээр улам л одоо туслах гал хичээдэг болохоор өөр зовх зүйл гарч байгааг. За би болохоор очсон газар нь болохоор эхлээд гадаад оюутнуудын байр гээд тэнцэн очиж исэн. Тэгээд ойрхон 10 жилийн сургууль нь болохоор угаасаа гадаад оюутнууд их очдог газар байсан ч учраас Япон сургуульч гэсэн гадаад тийм жоохон хүүхдүүдэд зориулсан юу гэх хүүхдүүд нь ч гэсэн гадаад хүмүүс ямар хүмүүс байдгийг нь мэддэг. Өөр ангиудад нь ч гэсэн угаасаа гадаад хүүхдүүдтэй. Тэгээ огт ярьж чадахгүй хүүхдүүдэд нь зориулаад нь жишээлбэл Япон хэл орох цагаар нь болохоор тэр хүүхдүүдэд нь Япон хүүхдүүдээс ондоогоор тусдаа ингэж цаг гаргаж өгөөд Япон хэл заадаг тийм ангитай байсан. Тэгээд яг яаж Япон хэл сурснаа бол мэдэхгүй нэг хагас жилийн дараа бол ойлголцдог болцсон байсан. Тэрийг бол би өөрөө яг амьдрахын эрхэнд сурсан гэдэг болохоор яг нарийн яаж сурснаа бол мэдэхгүй. Тэгээд хүүхэд болохоор ялчих тэгээд хурдан тасаад цод нэг л мэдгээд бол сурцсан байсан. За миний хувьд болохоор яг очиод шууд дотор байранд 10 жилийн шууд дотор байрнаасаа тавалахад хоолныхаа газар руу орчдөг, тавалахад хичээлийнхаа байр руу орчдөг тийм газар очиж ирсэн. Тэгэхээр нэг яг бэрхшээлтэй юм гээд бол нэг байгаагүй. Гэхдээ хамгийн гол юм нь болохоор яг японочдоо яг яаж ойлголцох вэ? Нэг өрөөнд дөрвөлэн амьдардаг байсан. 3 Япон, 1 Монгол. Эсвэл нэг бас Таиландд бас их олон оюутан байсан. Тэгээд Таиланд, 1 Монгол, 2 Япон ч юм уу тэгж хуваарлалтай байсан. Тэгээд яг тэр тухайн японочдод яг яаж ойлголцох вэ гэдэг нь ерөөсөө хэцүү. Тэгээд эхний үед нөгөө Япон хэлээр мэдэхгүй очсон болохоор нөгөө үзэг харандаа байрал зураг зураал явдаг. Тийм байлаа. Тэгээд яг хөө тэгж байгаа Япон хэлийг бол үнэхээр багш тэр тухайн сургуулиас нь олол очсон болохоор Япон хэлийг бол өдөрт 10 хэдэн цагаар заадаг байсан болохоор бас маш хурдан хугацаанд сурч чадсан баг. Тэгээд үнэхээр 3 жилийн хугацаанд ахлах сургуулаа төгссөний дараа л яг Токиод очиж инх амьдрал нь яг эхэлж исэн болов. Өнөөдөр метроны юм уу нас те ахуулаад жинхэнэ амьдрал нь яг эхэлж исэн билүү гэж боддتي. За миний хувьд болохоор энд нөгөө 4 жил Япон хэл үзчихэд очсон. Тэр утгаараа бол Япон хэл дээр харцангуй гайгүй байсан. Гэхдээ энд сурж байгаа Япон хэл чинь нөгөө нэг аргагүй орчинд нь очихоор шал өөр байдаг. Бидний хэрэгжилж байгаа багшийн ярьж байгаа Япон хэл бол биднэрт яг тааруулаад их амархан сонсогддог байсан юм билэ. Ойлголцоод амар байсан юм уу? За тэгээ очиод яа хөвтэй нөгөө хүн гэдэг утгаараа нөгөө чих онгооны гэж чинь болсон. Хамаагүй ойлгодог. Тэгээ өөрөө ч яг дуудлага муудлал хамаагүй сайжаа ирд юм байлээ. За тэгээд нэг бэрхшээлтэй гэхээсээ илүүтэй яа хөвтэй нөгөө нэг би өөрөө гадаад оюутны дан байр биш нөгөө Япон оюутнуудтай хамт байранд орсон. За тэгээд Япон оюутнуудтай хамт амьдрах болоод соёлын ялгаа гэх юм уу? Манай монголчууд ч жоохон хамаа хээшаагүй гэх юм уу да. Тийм байдаг усууч та. Тэгээ би өөрөө аюу найз нундаа байх гад нөгөө чинь болохоор дөнгөж би 4-р курсын хүүхэд нөгөө чинь дөнгөж 1-р курсын жоохон хүүхдүүд надтай харьцуулахад 4 насаар дүүж гэдэг юм уу? Тэгээд надаас жоохон цэрвэд гэх юм уу да нэг жоохон тийм том чийтэйснийг хэлэхөө тийм тэгээд байдаг байсан. Тэгээд тэр талын асуудлыг тэгээ яг явандаа нөгөө нэг найз нундаа ороод гайгүй болсон. Тэгээ багшны хувьд бол аюу асуудалгүй. Би өөрөө нөгөө нэг солилцооны оюутан учраас юм нөгөө бекка гэдэг спешиал курс гэсэн юмд нь орж ирсэн Японы. Тэгээ яг нөгөө төвшний хувьд N2-тэй байсан учраас их сургуулийн хичээлээс судлуулдаг. За тэгээ их сургуулийн хичээл дээр аюу юу юм бэлээ бас их зөв сонгох хэрэгтэй юм билээ. Би чи эхлээд нэг талаг юм шиг очоод түүх мөх нөгөө нэг Япон бас нөгөө өөрөө нөгөө хэл соёл гэдэг утгаараа Япон орон тэр түүх соёлыг илүү судалчих гад түүхийн ангид ороод өстө баларсан шүү дээ. Нэг семестр нөгөө түүхч амар хэцүү юу нөгөө Япон хэлийг үст бас ойлгохгүй ч түүхтэр ороод тэгээ дан нөгөө 120 хүүхэдтэй нэг лекц хийсэн. Тэгээ тэр чинь бүтэн нэг түүхийн нэг юм ном уншаад нөгөө тэн дээр нэг жижиг нөгөө нэг юу бичдэг бидалт эдэр хэлэгдэг нөгөөд төр нэстэ баларсан шүү. Тэгээд ойлголцохгүй зүйл гараад. Гэтэ яг нөгөө гадаад оюутан гэдгээр багш нь хамаагүй зөөлөн хандд юм билээ. Гэтэ бас нөгөө японочдоос бас юу яахгүй гэд хоцорчихгүй гэл бас үзэж сарсаа. Тэгээд тэрнийхээ ачаараас нэг хідэн юм сурж авсан байх гэж бодчих. Дараагийнхаа асуултыг яг Японд очиод ажлыг яаж олж ив те ажил амжиргааныхаа зардлыг яг яаж олж ив гэрээс авдаг уу эсвэл тэнд ажил хийдэг байсан бол яг яаж олов ажил хийхэд бас хүндрэлтэй талууд нь юу вэ гэсэн асуултаар үргэлжлүүлэх гэж бодож байна.
За нөгөө солилцооны оюут нарийнсан гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас нөгөө сургууль хоорондын гэрээтэй гэдэг утгаараа сургуулиас сэтгэлийг авдаг байсан. За яг тэр нэг яг өөрийнх нь хоолунд гэдэг юм уу та тий ойр зүрийн хэрэгцээг хангаад яг дуусдаг байсан. За тэгээд очичоод шууд бол ажил хийх ус зөвшөөрлгүй байсан учраас хичээл номдоо анхаарч агаад яг хагас жилээс нь гэх юм уу та сүүлийн хагас жил нь комбини буюу одоо энэ CU Circle K эдэртэй адилхан газар би нөгөө кассан дээр ажил хийдэг байсан. Тэгээ надад бол тэр мөнгө олно гэхээс илүү надад хамгийн сонирхолтой нөгөө хүнтэй харилцах, Японы талаас хөгжих гэдэг юугаараа айгүйх зүгээрээс яг бол би нөгөө заа амьдрахын тулд одоо заавал мөнгө олох хэрэгтэй гэсэн нэг шаардлага байгаагүй учраас айгүй тийм азтай хүн би. Сургуулаараа явцсан учраас өстой азтай тийм нөгөө японочдын нөгөө мөнгөөр сайхан амьдарч чаад ирсэн. Тэгээ тэр утгаараа яг ажил хийж байхад нэг таалагдсан болоо таалагдаагүй гэх юм уу зүйлүүд их байсан. Тэгээ таалагдсан зүйл нь бол яг гадаад би ганцаархнаа тэр нөгөө нэг дэлгүүрт ганцаархнаа Монгол гадаад хүн байсан. Тэр утгаараа аюу гоё тийм надтай их тийм сайхан харьцаж Монгол хүн гэдэг чинь аюу дажгүй мэн гэсэн ойлголттой болсон байхаа тэднийх. Тэгээд нөгөө тэгвэр жоохон тийм сони юм чих юм уу та Япончууд өөрсдөө жоохон тийм хүүтэн талын усууд шүү дээ. Тэр чинь би нөгөө өөрөө Токиод амьдарч ирсэн. Тэгээ яг нөгөө төмд үжигсэн тийм газар нь ажиллаж хийж исэн. Яг тийм нөгөө харилцаа талтай Монгол хүмүүс шиг биш юм байна да гэдэг тэр жоохон тийм тал ажиллагдчихсэн. Баг зэргийн жоохон гадуурхуу тал байгаа гэдэг тийм гадуурхуу тал байдаг. Би одоо ингээд жишээлбэл өмнө амар гоё хамт гараанд гарцсан. Ингээд найз нэг хэд хэдэн юм ярьсан. Жоохон найзрах гал үзэн нөгөөд бол чинь нэг жоохон өөр харьцаад байдаг. Тэгээ тэр тал дээр эхлээд нэг ихний сар нь жоохон ойлголцохгүй тийм байсан. Сүүл рүүгээ тэгээд өөрөж тоогоо очсон бэл. Тэгээ манай нөгөө нэг ажил хийжсэн дарга надад айгүй сайн байсан. Тэгэл дайжгүй. Тэгээ комбинид ажиллаж байхдаа бас Японы бас хамаагүй сайжирт юм билээ. Нөгөө кассан дээр зогсдог учраас тэр чинь манай тоомооны нэрийг бол сайн хэлт юм билээ. Тэр чинь нөгөө бараа ахаар одоо жишээлбэл бид нар 1500 юм авлаа таны 1500 долларыг лавч хэлдэг шүү дээ. Тэдэн шиг юм тэдэн дөрөв одоо йен боллоо гэд яг тэрийг бүгдийг хэлдэг байсан болохоор бас тэр хэр талаас нь илүү хөгж одоо гайгүй яриад талдаа хөгжсөн байж магадгүй. За баясаа сайхан юм уу тий хэлээ сурах гээд нийгэмтэй харилцаанд орох гээд ажиллаж хийжсэн юм бол би бол амьдрахын тулд ажил хийсэн. Ер нь бол жоохон бодиттой хүүхдүүд бас хэрэгтэй ч магадгүй те бодиттой мэдээлэл өгчий гэж бодож байна. Би болохоор хувийн зардлаар явсан учраас эхний 6 сарын төлбөрөө эндээс төлчөөд явна. Тэгээ очиод эхний 1 сар бол ажил хийгээгүй. Гайгүй иргэн тойрны бас орчинтойгоо танилцъя гэдэг утгаараа. Тэгээ очиод Нара татсан байхгүй. Осакагийн хажууд жижиг аймаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Японч нөгөө нэг хот аймагаараа болоод амьдралын хамгийн доотлын өртөг гэж заасан байгаа тий. Цалингийн. Тэгэхээр Нара болохоор зэрэг за үйлдвэрүүдэд ажиллах юм бол цагийн 700 yen. Комбини ч юм уу арай нэг гайгүй газар ажиллах юм бол цагийн өсрөл 800 yen байхгүй юу? Тэгээд би хиндээ бас нөгөө нэг Японы хэлэндээ жоох ихтгэлгүй. Учир зүгөө шууд комбинид ажиллаад үзчихвэл ойлголцохгүй бас нөгөө ажил төрлийн яачих байх гэж бодоод үйлдвэрт нэг ажиллаж үзсэн байхгүй юу. Гомингийн үйлдвэрт бөөнөрө бүх монголчуудаар. Ер нь манай сургуулийн ер нь бол манай гадаад оюутнууд бүгд тийш нь очиж ажилладаг гэсэн. Тэгээд үйлдвэр чинь их хэцүү. Яг нэг тэр хүмүүс нь одоо юу гэдгийг бас нэг хүмүүсийн төвшин гэж бол байгаа тий. Дээрлэх хүнээ дээрлэх нь яадгийн. Гэхдээ монголчууд бол дээрлэхүүлэхгүй юм бэлээ ер нь бол. Тий. Хаа газар очивол одоо гарна гэж хэлчихсэн байна тий. Гайгүй ажил хийгээ явцдаг болох гайгүй. Тэгээд үйлдвэрт тэгээ ажиллаад 7 хоногт бид нар чи 28 цаг л ажил хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 700 yen-ийн цалинтай ажил хийгээд хахаар ерөөс амьдрал урагшлахгүй. Тэгээд үйлдвэр нугасаа 28 цаг хийдгүү байсан айгу хэцүү болохоор тэгээд тэрний хажуугаар нэг Япон хоолны газар ажиллаад эхнэр хөр ажилладаг. Тэр нь болохоор цагийн 800 байхгүй. Тэрэндээ арай гайгүй 28 цагийнхаа нэг 10 эдийн нэтер хийдэг. Тэгэж нилээ 2 жил мэл явж аваад цүүлдээ ер нь нэгэл тасаад эхлэнгүүтээ Нарагаас ч Осака руу дэншагаар 30-40 минут л явчихдаг байхгүй юу. Тэгээд Осакагийн хамгийн хот төвд нь очиж ажиллаад тэнд болохоор цагийн 1000 yen. Тэгэхээр чи 28 цаг 1000 yen хийхэр чи хамаагүй их мөнгө авах шүү дээ. Тэгээд Осакагийн Намба гэдэг төвд нэлийн төвд өргөтн хоолны гэдэг нь Изакая уусын газар ажилладаг байсан тийм. Орой 9-өөс 11 хүртэл ч юм уу. Тэр нь болохоор 1000 за тэгээ 10-аас 11-ийн хооронд энэ оройн цаг болоо явчихаар 1150 байг нэмэгдээ явчихдаг байсан болохоор тийм ер нь 90 эртлээ тэр Осакагийн тэр хоолны газар ажилласан дөө би. Тийм тэгээд эндээс очих байгаа хүмүүс яаж ажил хийдгээ юу гэдэг цаг магаа мэдэхгүй байх юм бол хичээл орж байгаа үедээ л 7 хоногийн 28 цаг ажил хийх хэрэгтэй. Зуны амралт юм уу өвлийн амралтаар урт амралтаараа
хоногийн 40 цагийн ажлыг хэрэгтэй гэдэг гадаад оюутнууд. Тэгээ нэг сургуультай тийм сургуультаас нэг тодорхойлолт аваад болдیں۔ 40 цаг гэлөө хэдэн цаг гэлээ болчихно. Тэгээд 28 цагийн ажилчин бол ер нь их ажил хийлээхэд нэг 100,000 орчим мянга yen л ирнэ тий. Тийм. Тэгэхээр амьдрал нь нэг байрандаа өгөөл хоол ундаа зохицуулаад болно гэсэн үг. Тэгээд би яаж болгодог байсан бэ гэхээр яадаг байсан. Одоо сургалтын төлбөрөө бол очиод жилийн дараагаас нь тэтгэлэг аваад тэгээ сургалтын төлбөр гайгүй болцсон. Тэгээ ажиллаад гэж игээл амьдралаа залгуулад ер нь бол тэг зайхтар хүрхгүй энэ төр юм байхгүй. Зөв бүр баларх юм бол ээж аваасаа аваад явдаг байсан да. Сургалтын төлбөр цаанаасаа зогчвол хамаагүй дээр баг тий. Яаж ч сургалтын төлбөр өндөр үстэй. Сургалтын төлбөр өндөр. Миний сүүлд ер нь төгснөөс аяллаа сургууль маань 200 мянган yen гэдэг. За ер нь л тэр Япон оюутнуудын зар төлбөр нь. Тэгээд нөгөө нэг очиод N1-тэй ч юм уу тэгээд нөгөө EGU-гийн гайгүй оноотой гэдэг тэр нь тэтгэлэг хэрнээсээ яг сургалтын төлбөрөөс хасаад өгчөж байгаа юм л да. Тэгээд минийх нэг 510 yen болж байна. Тэгэхээр бол хамаагүй хэлбэр. За миний хувьд бол угаасаа ажиллах ирэх авах насандаа хүрээгүй байхдаа угаасаа буцаад ирсэн учраас тийм болохоор ямар нэгэн тэнцэн бол ажилласан тийм бол туршлага бол байхгүй. За тэгээд арай өгнө. За тэгээд миний хувьд болохоор яг 10 жил хамгийн анх очиод очсон 3 жил юм бол ажил хийгээгүй. Ягаад гэвэл би саксны клубт орсон. Тэгээд тэр маань болохоор ерөнхийдөө болдгүй байсан, цаганч болдгүй байсан. Угаасаа орой 8 хүртэл бэлтгэл хийдэг, өдөр 2-оос 8 хүртэл бэлтгэл хийдэг. Бидний гарч болох тэр хашаанаас гарч болох цаг маань 8 хүртэл гэж заасан байдаг. Тийм байсан болохоор болохгүй зүгээр яг хөө сургуулийнхаа хоолны газар зүгээр аяг тав угааж болно гэсэн тийм байсан. Тэгээд тэрүүгээр нь орё гэж бодсон боловч нэг бас тийм сонирхол байгаагүй зүгээр сагсандаа ч юм уу хичээлэндээ илүү анхаарахыг хүссэн. Тэгээд сургуулаа тухайн 10 жилээ төгсөөд Токиод очиод ажлыг за Япон хэлтэй юм чи хурдан олчих واخ гэд бодож исэн. Тэгээд бас тийм сансаар болдгүй юм билээ. Жишээлбэл Япон хэлтэй ч гэсэн бид нар одоо Rereksho гэдэг нөө CV бичих байгаа шүү дээ. Тэрийг нь хаана зардгийг мэдэхгүй, яаж бичдгийг мэдэхгүй, тийм бичдэг байдаг гэдгийг ч мэдэхгүй. Тийм. Тэрийг нь одоо тэр нөө комбинигоос нь аваад бичдэг гэдгийг ч мэдэхгүй юм байлаа. Тэгээд хамгийн анхны ажлын ярилцлаган дээр тийм бичээд аваад ирэх гэснийг нь би бичихгүй очиод хасагдчихлаа. Тэгээд бодсон ажлуудаа бүгдэн дээрээс нь тухайн үед бол гадаад оюутан бас авах нэг дургүй байсан үе шүү дээ 2010 он ч. Яалаа тэрсээс 10 онд чинь бас жоохон авах дургүй байсан. Тэгээд гадаадууд нь ч цөөхөн байсан. Тийм гадаадууд нь ч цөөхөн байсан. Тэгээд яг ажилд орж чадахгүй нэлээд явж байгаад нэг хоолны газар ярилцлага өгсөн чинь намайг авъя гэдэг. Тухайн хоолны газар нь яг яадаг юу хоолны газар байсан бэ гэхээр ерөөхдөө бол тэр нэг 2 дугаар дайны үед тэр нэг хойд солонгосоос Япон руу тэр нэг ажилчдын югаар авч ирсэн тэр хойд солонгосуудын үр удмууд нь ажиллаулдаг тийм хоолны газар байсан. Тэгээд тэднэрт ороод ажилласан нэлээд давуу тал болж гисэн. Тэнд Япон хэл маань илүү сайжирсан. Тэгээд нөгөө талаараа болохоор яг хойд солонгосууд монголчуудтай нэлээд илгэсэн байт юм бил. Яг тэр нөгөө улс төр юм бол хамаахгүй зүгээр бид нар монголчуудтай адилхан нэг цустай гээд яриа яваад идэг тийм юутай. Тийм. Тэгээд нэлээд яг аав ээж шиг минь бас байж чадсан утгаараа бас нэлээд тийм удаан тийм ажиллаж исэн. Тэгээд цалин ч бас нэлээд өндөр байсан. Би чинь 1300 yen-ээр ажилладаг байлаа. Цагийн 1300 yen-аар тийм. Тийм. Сайн байсан. Тийм. Тэгээд гэхдээ эхэндээ бас яадаг гэсэн юм. Тэр чинь цагийн 28 цаг заасан байгаа ч гэсэн намайг 4 цаг л ажиллаад 7 хоног 4 цаг л ажиллаулдаг байсан. Тийм 7 хоног 4 цаг л ажиллаулдаг. Нөгөө мөнгө нь байрныхаа мөнгөндөө ч хүрэхгүй бас аав ээжээс авах ч хэцүү нэг тийм үе бас байлаа. Тэгээд явсараа сүлдээ нөгөө миний ажлын цагч ихсээд нөрхөдөө 7 хоног 28 цагаа барьж ажилладаг болоод явлаа. Тэгээд яг уу зарим нэг хүмүүст нь бас сонирн байж магадгүй гэд ярьчвал зарим нэг тохиолдолд бас 28 цаг хэтрүүлж болно гэд ярьчи тий. Болон ч яг уу. Болон ч яг уу ер нь яг уу тэр нөгөө юунд хичээл сонголтын дээр би яасан л да. 1 дахь 5 3 дахь 5 дахьд бүх кредитүүдээ тооцоолж авахаар ягаад 2 дахь 4 дахь онгойлгоцсон байхгүй. Тэнгүүд 2 дахь 4 дахь дээр ерөнхийдөө өглөө юу байдаг гэсэн бэ гэхээр нэг бидний татварыг бидний өгж байгаа цалинг ерөнхийдөө бид нэр өөр хүнд яах юм те татвар маягаар оруулдаг тийм нөө барилга дээр цагийн ажил ч юм уу. Тиймэрхүү газар өглөө очиж идэг ус. Тэдний бол цалин өндөр шүү дээ. Өглөө 8-аас 5 хүртэл ажиллаад 10,000 yen. Нэг өдрийн 10,000 yen ч юм тийм. Тэгээ очиод зүгээр юм зөөгөөд нэг цементэлсмэс зөөгөөд явж идэг тиймэрхүү ажил хийдэг бол тэгэл тэрүүгээр ерөнхийдөө нэлийн болгосон байх гэж үзтий.
тиймэрхүү ажил хийх байна. Тэгээд Японд нөгөө юу гэх юм тиймэрхүү ажил хийдэг хүмүүс нь байхгүй болохоор гадаад хүмүүс их авдаг. Тэгээд монголчууд ялангуяа нэг тиймэрхүү ажилдаа гайгүй сайн хийждэг болохоор юу монгол компаниуд гэсэн тиймэрхүү компаниуд ер нь бас байдаг. Гэхдээ ажлынхан тэр байрныхан тэр нөхцөл энтийг нь сайн яахгүй л тиймэрхүү ажил хийх юм бол бие чинь бол аюу амархан. Эрүүл мэндээр бол амар хохирох ажил гэсэн үг нэгсэн. Тийм ер нь монголчуудыг өөр нэлээд авах дуртай л байсан л та. Тийм тэгээд гадаадууд нэг өөр нь японочууд өөрсдөө ч баг нэг жоох ажиллах дургүй жоох хүнд юм өргөж нэлээд явдаг болохоор тийм монгол компаниуд ч бас олон байд. Монгол хүмүүс зуучилдаг хүмүүс ч гэсэн хувь хүмүүс ч гэсэн олон байд юм л. Тэгээд тиймэрхүү юмар бас хэрвээ бүр болохгүй л тийм. Тэгээд нөгөө нэг яах тийм штэ. Гадаад оюутнууд хийж болохгүй ажил гэж бас хуулиндаа байдаг тийм. Тэрийг бас мэдчих байхгүй. Яг очингууд нь багш нар нь мэдээж эхний ориентейшн дээр бол хэлж өглөө. Рабо дээр пачинко тийм. Пачинко тэгээ бар диско. Ер нь нэмэх 21 заалттай ажлуудыг бол хийж байна. Нэмэх пачинко ч нэмэх 21 байхгүйнээс одоо юу ямар ч ясна л пачинко лав хотел мөнгө тавьж одоо нэг автомат тоглоом тоглодог болохоор тийм изакаяад ажиллаж болох хэрнээсээ уушин бааранд ажиллаж болохгүй нөгөө харанхуу гэрэлтүүлэг муутай орчин. Тэгээ ер нь тийм жоохон томчуудад зориулсан газар бол ажиллах хориотой. Баригдах юм бол тэр өчиггүй буцаадаг гэж ярьт юм лээ. Тэр нөгөө юун дээр шүү дээ. Одоо нөгөө 28 цагаас сэтгүүлж болно ч гэдэг юм уу те. Сүүлд нэг юм гарсан гэж сонсогдчихсэн. Тэр одоо үн хэвээрээ юу юу. Одоо нөгөө данс дээр шүү дээ. Цагийн ажилчин мэдээж нэг одоо яг аль биесны бүртгэгдтэй бол мөнгө нь цалин нь одоо дансаар орж ирдэ шүү дээ. Тэр нь одоо жишээл хүн болгоно кодтай. Тэр кодороо жишээл 28 цаг хийж гэнэ үгүй юу гэдгийг нөгөө хинаад явдаг гэсэн нэг тогтолцоо байдаг шүү дээ. Тэн дээр юу юм бэ лээ? Би яг сүүлд нэг яг Монголд ирэхээ юм судалж үзсэн л дээ. Тэгсэн чинь хүн болгонд одоо тарааж өгдөг тэр Zairo card гэдэг одоо монголоор бол нэг иргэний үнэлэх шиг байгаад байгаа шүү дээ. 16-аас тийм оршин суух үнэлэх гэх юм уу. Тэр болгонд тэрийг ингээд дотор нь үзэх юм бол тэрний яг голд нь чип байд юм бэл. Өөрийн гэсэн нөгөө хүн болгонд угаалсан үстэй тийм чип тэр дотор чип байлээ. Тэр чипээр дарах юм бол ерөнхийдөө тэр хүмүүсийн бүх татврынхан мэдээлэл бүгдээрээ гарч ирдэг тийм систем юм байлээ л дээ. Яг тэрүүгээр хүн болгоныг хайна гэвэл угаасаа Япон улс тэр чи хэдэн мянган гадаад иргэн байгаа тэр болгоныг ол хайж чадах зүгээр хайгаад хэрвээ хайгаад явах юм бол бас тийм байд юм бэл. За ер нь хадуурчлаа одоо ийм юм ярил хүүхдэд очиж үзэх юм яхаа. Ойлгох байх гэхдээ явчихсан. За хуулиндаа заасан хугацаагаа баримтлаад ажил төрлөө хийгээд хийж хуулиа дагаад тий цаг хугацаагаа хэтрүүлэхгүй яах гэж очсон бэ гэдгийг ойлгохгүй тий ажил хийсээрээс ядраад сургуультай явахгүй яжгаад манай ажлын нэг Вьетнам бандыг бүр тэгээд цагтаагаа сайцсан явж ийсэн. Тэгээд очиж сурах гэж очсон юм чинь сургаад хажуугаар нь яг нэг хуулийнхаа дагуу ажиллаад явсан дээрээ л гэж хэлээ. За дараагийнх нь асуулт бол байр амьдрах газрын талаар. Амьдрах газрын төлбөр ерөнхийдөө хэр өндөр байдгүй яг ямар шугамар олж авч ив тэр байраа тэр талаас ярилцгаах уу? За би ч нөгөө нэг сайхан газар очсон сайхан шугамар явцсан болохоор за яг юу юм блэ Токио бол нөгөө нэг харцангуй юу өндөртэй өртөг өндөртэй газар ч гэдэг угаасаа мэдж байгаа. Тэр утгаараа зүгээр би одоо нөгөө өөрөө одоо хувьдаа судалж үзчихлээс манайх яг нөгөө байран цаанаасаа байсан болохоор асуудалгүй. Тэгээд Токиогийн харцангуй гайгүй төвдөө байсан. Ернээсээ манай тэр орчин бол байрны хямдхан байсан юм шиг лээ. Гэхдээ л эн чинь юу вэ? Тухайн үед ч тийм 2014 14 он гэхээр чинь юу 70 мянга йенээс л дээш байсан юм уу та? Тий. За тэгээд нийтийн оюутны байрууд арай хямдхан тий. Нөгөө нэг одоо нэг өрөөнд share house гэдэг үү те нэг өрөөнд нэг 2-3-аараа байдаг тэд нар хараа л хямдхан байсан юм шиг байна. Тий. Тэгээд амжиргаан дээр тэр үед нөө судлаад явж байхад цаанаасаа нөгөө стогны мөнгөнд байрандаа багтсан багтаагүй дээрээс нь тэр нөгөө нэг өмнө төлдөг мөнгө чи ямар мөнгө гэдэг үлээ толгой мөнгө гэдэг юм уу тэдний бас их сайн судлах яг үндсэн үн хямдхан мөртлөөсөө тэд нар амар үнэтэй ч гэдэг юм уу те бараг дүндээ дүн болох газар ч байт юм шиг лээ те. Би болохоор очингуудаа сургуулийн дотор ярианд орсон нэг хүний 36 мянган yen идсэн сарын наараа штэ. Тэгээд 36 мянга гэдэг ихэндээ айгу хямдхан юм шиг сонсогдоод явж исэн чи сүүлдээ ажиллаа хийгээл 100 мянгатай хүрэхгүйдэг үгүйтэй ер нь бол 80 орчим мянган yen л цалин сард орж ирж байгаа. Тэрний тал нь баг явчих гээд болохгүй болохоор 3-4 сар амьдарч агаад 3 монголоороо нийлээд байр түрээслээ гарсан чи. Наараа болохоор одоо Токиогоос хол хөдөө учраас байр тэгэхэд чинь тэр монголоор бол нэг Осака чинь Эрдэнэ тавьцаа болж байгаа юм чинь тэрний хажуу талын одоо Сэлэнгийн тавьцаа тий тэр хавцаа
Японы эртний нийслэл за нэг хар хорин аа тэгээд за тэгээд 36,000-аар үнэтэй тусаадахаар нэг хүний гуруулаа нийлээд гараад тэгээд тэр нь 40,000 йены байр түрээсэлж байгаа. Тэгэхээр гуруулаа нийлэхэр чи нэг 12,000 айгу амьдрал тустай болоо. Тэр нь хөөхөн бас 2 өрөө галтгоо тустай тийм байр болсон. Тэгээд Нарад бол тэгэж байж байгаа. Дараа нь Осака руу ганцаараа ирж амьдрах гээд тэр нь болохоор Осака болохоор арай одоо хот руу ороод ирж байгаа, дархан руу ороод ирж байгаа болохоор байр нараа үнэтэй 45,000 йеныг 16 м квадрат гэх. Суучаад бүх тийшээ ингээ гар хүрдэг. Тийм байранд ганцаараа орсон. Тийм. Гэхдээ байрны хямд үнэтэйгээсээ илүүтэй нэг айтайхан байр түрээслэж гэдэг юм уу те ер нь бол нэг батлан дагч хэрэгтэй болно гадаад оюутнуудад тэр тусмаа. Тэгэхээр сургууль нь батлан дагч болж өгөх тохиолдол байна. Үгүй бол нэг батлан дагчийн компанид тодорхой хэмжээний мөнгө төлөөд батлан даадаг. Тэгэхгүй бол одоо хуучны эртний одоо нэг жоохон муу баригдсан байрнууд ч юм уу те үүнээс жоохон айтайхан цэвэрхэн юмд орчихээр тийм юм бол бас байдаг юм билээ. Яг нь дунджаар бол Кансай тэр Осака орчин бол нэг 50-60,000 йен дотор бол байр нэг өрөө байр болтох юм байлээ. Гайгүй. За танаас бол асуугаад юм. Гэхдээ дараагийн шууд алгасч тий. Юу болохоор байрнуудынх нь үнийх нь хувьд ярих юм бол метроны буудлаас холдох тусмаа ер нь бол хямдраад явна. Хотын дөвөөс холдох тусмаа хямдраад явна. Өөр хавьд нь автобусны буудал байхгүй болох тусмаа бүр хямдраад явна гэсэн үг байгаа. Тэгээд дахиад ярих юм бол хот дотроо ч гэсэн бас хямдхан байрнууд байх боломжтой. Тэд нар болохоор юу Кэншие гэдэг нөгөө нэгэсэндээ төвийн төрөөсөлдөг орон сууцнуудаас гээд байдаг байхгүй юу? Нэгэсэндээ жишээлх юм бол улсаас улсын Улаанбаатар хайрах юм бол Улаанбаатар хотоос төрөөсөлж байгаа байр ч юм уу тиймэрхүү юмуд нь болохоор хамаагүй хямдхан тэгсэн мөртлөө хоттой ойрхон ч юм уу метронд ойрхон тиймэрхүү юмуд гэтээ бас олдох нь жоохон ховрол тал юм. Тэгээ тэн дээр ч нөгөө нэг тухайн газартаа юу гаргаад хүсэл гаргаад суглаанд оролцдог юм болцдог гэж байна. Яг манай хүүхдийн цэцэрлэг шиг. Тэгээ яг хөө нэг тиймэрхүү юмуд бас байдаг л гэдэг талаас нь. Юу би ч нь болохоор тийм шие гэх хотын тийм газар амьддаг гэсэн аахгүй. Жохон тэгтээ хөдөөлөдөг байсан л да уулт унд байдаг гэсэн. За миний хувьд болохоор хамгийн анх очоод яасан зүгээр манай нэг таньдаг ах нэг таньдаг Японыхоо хажуурууд нэг чи сул дээр байна. Чи нэг очоод тэнд юу ч гэсэн амьдарч игээд сарын 40,000 йен төлдөг байсан. Тэгээд хажуутлын амьдарч исэн хүмүүс нэлээд заван нэлээд архиудаг бас тийм хүн байлаа. Тэгээд бас нэлээд хамт амьдрах хэцүү байсан юм а. Тэгээд тэнтэй 2-3 сар амьдраад ерөөсө болохгүй мэн гээд өөрөө ганцаараа өөр газар түрээсэлж амьдарч исэн. Тэр нь болохоор нэг сарын бас нэг 35-40,000 йен хавцаа байлоо да. Тэгээд тэр нь болохоор хамгийн гол нь их жижигхэн. Токиод. Хямдхан байна тий. Айгүй хямдхан байна. Тийм. Тэгээд юунасаа метроныхоо буудлаас налхаад нэг 10 минут газар тэгээд хамгийн гол нь маш жижигхэн. Ер нь нэг ор 2 хүн унтаал ер нь дүүрчдэг тийм газар байлаа. Тэгээд тэндээ нэг 2-3 жил амьдраад тэгээд тэрийг болохоор яаж олсон бэ гэхээр зүгээр нэг зуулчлаг монгол хүн байсан зүгээр монгол хүнд хэлээ тэрнийх нь нэг толгой мөнгө гээд нэг 100,000 йен өгч илүү яалаа нэг тийм мөнгө өгөө тэгээд орж исэн. Тэгээд тэрнийхээ дараа зүгээр манай дүү нэг ирчээ дүүтэйгээ хамт хоёудаа тустаагаар игээд нэг 2 өрөө байранд тэр чинь сарын 110,000 йен байсан. Тэгээд тэрэнд орж исэн. Тухайн үед Батландаалт бол шаардаагүй тэр нөгөө нэг үйл хөдлөлийн газраас нь ягаад тэгэхээр тэр газрынх нь юу байд юм бэлээ. Хятад эзэнтэй газрууд бас нэлээд байд юм билээ Токиод. Ялангуяа Токио тийм үү юунуудаар хятад эзэнтэй тэгээд тэр нь өөрөө хятадтай амьдардаг үйл хөдлөх хөрөнгө тэрийг өгсөн. Ёо туристлэлэл явдаг мөнгөний өөрсдөө аваад явж байдаг тиймэрхүү газрууд нэлээд байдаг болохоор Батландаалт юм тиймэрхүү газрууд бол шаарддаг юм байл. Тэгээд тиймэрхүү газруудаар амьдраа явчихсан. Тийм туршлагатай. Ер нь л тэг очиод амьдрах байр бол гайгүй тий. Ер нь бол сайтай. Хамгийн гол нь зүгээр хайхтаа симпайнер тий дээд ангийнхан ч юм уу таньж мэддэг хүнээс сайн асууж агаад хайхгүй бол очиод нөгөө нэг үйл хөдлөх юм бас айгүй сэргэлээ яаж иж байгаа амандаа оруулаад байраа шахацдаг тал бий тий. Тийм тэгээд нөгөө хямдхан байх болцлууд байдیں۔ Тэгээд та тэд нар чинь өөрсдөө бол чадах хэмээл үнтэйгээр л төрөслүүлэх бат нь шүү дээ. Мэдхгүйгийн далимдуулаад тэгээд хямдхан байх болцлууд нь болохоор жишээлбэл бол том замтай ойрхон байх юм бол үнэн заавалч хямдхан байдаг. Метроны буудлын дагуу байх юм бол заавалч хямдхан байдаг. Ойр хавьд нь гэрэл ямар нэгэн тийм юки шөнийн цэнгэний газар ихтэй газар байх юм бол заавалч амьдардаг. Нөгөө ойр хавьхан газруудаас ер нь бол
хямдарч ирдэг тийм нөхцлүүд байдаг. Тэрийг нь бас анзаарч ягаад хотын төвтэй мөртлөө жоохон хямдхан байх хэрэгтэй нөхцөл нь хангацсан байхад үнэтэй албаар ингэж түрээслэхэд байх юм байдаг. Учраас тэрийг нь бас хүнд хэцүү нөхцөл тулгарч л байх юм бол тэр нь бол заавалч юу хямдарсан байх хэрэгтэй байрлууд байдаг байхгүй юм бол. Тийм тийм. Тэгээ Японч угаасаа өөрсдөө мэдж байгаах та нэг газар нутгийн хэмжээ бага штэ. Тэр ирээрээ нэг ганцаараа амьдардаг нэг хүний өрөө мөрөө нь айгүй жижиг штэ. Ер нь бодоодсэн чи Японд ч хамгийн түрүүнд өрөөндөө гайхсан зүйл нь тэр юм байна. Айгүй ороо жижиг шууд ороод. Тэгээд эцэсний хэлэх зүгээр иймэрхүү байруудыг бол бүгд яг үл хөдлөх хөрөнгийн газраар заавал олж зуучлуулж орно. Тэгээд Монголд байдаг шиг шууд хэдэн сарынхаа төлбөрөөр өгнө гэж байхгүй. Тэн дээр та толгой мөнгө заавал ямар тодорхой хэмжээний мөнгөд байршуулж иж тухайн барьцаа мөнгө тийм байршуулж иж тухайн газраа ордог. Тэгэхээр иймэрхүү бас мэдлэгийг олоод авчих юм бол илүүдэхгүй байх гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа асуулт руу орцгоё. За тэгээд сүүлийнхээ асуулт маань болохоор тухайн сургуульд яг одоо өөр чиглэлээр бас очсон хүмүүс байгаа. Тэгээд тухайн сургууль тийм чиглэлээр очиод яг тийм зардлаар очиод яг давуу тал нь юу вэ? Сургуульд ороод давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Тэр талаас олцож өгнө үү гэж хүсье. Тэр сургуулийнхын давуу тал. Одоо сургуулийнхын давуу тал ч юм уу, амьдрах газрынхын давуу тал ч юм уу тий. За миний хувьд ч нөгөө сайхан газар л явцсан шүү дээ. За яг давуу тал бол маш олон. Ягаад гэвэл нөгөө оюутан байж байгаад өөрөө солилцоогоор явж байгаа учраас ер нь бол сул тал гэж бараг байхгүй шүү дээ. Ийм боломж бол хүн болгоныг олдоод байхгүй тий. Манай сургуулийн хувьд ийм харилцаатай байсан тулдаа л би азар нэг жил Японд явчаад ирсэн. За тэгээд одоо нөгөө нэг жилийн хөтөлбөр нөгөө солилцоо гэдэг утгаараа шууд нөгөө нэг ийм болж игэл дээшээ түвшний анги руу хуваарлт юм билэ. Өмнө Японд үзчихсэн гэдэг утгаараа тэгээд өөрөөс нь жоохон миний байгаа түвшнээс жоохон дээшээ түвшин рүү оруулцдаг хэрэгээр тэнгуүтээ цаашаа дээшээ зориг гэсэн нэг тийм шаардлага тавьд юм билэ. За тэр нь эхлээд айгүй очиход харамттай юм шиг байсан. Сүүлдээ бодоод байхад бол тэр хэрээрээ хүний нөгөө нэг яаж ижаа дундаас нэг хоцорчихгүймсэн гэсэн нэг сэтгэлдэл байлгасан л та. Тэгээ тэр хэрээрээ сурсан ч болоо гэж бодоод байгаа. Нэгдүгээр за хоёрдугаар зүгээр давуу зүгээр амьдарч байгаа орчин гэх юм да. Би нөгөө Токиод очсон. Тэгээд хүмүүсийн нөгөө манай нэг бас хамаатан мамаатны Японд байсан л та гэхдээ жоохон хөдөө тал руу байсан. Тэд нар болохоор чи сургуульд ирэх юм бол болж өгвөл их нөгөө төвийн газраас илүүтэй одоо хотын зах рууч гэдэг юм уу зайдуу газар байх нь амжиргааны төвшинч нэгдүгээр хямдхан сурахад одоо нөгөө төвлөрөхөд гэдэг юм уу та тий амар гэж хэлжсэн. Гэхдээ надад эсэргээрээссэн. Миний яг өөрийн Токиод мөртлөөс амьдарч байсан хэсэг нь яг таад мэдж байгаа шүү дээ. Яг төв нөгөө нэг гоё газруудаа их хөдөлгөөнтэй чсэн. Яг хүмүүс амьдарч байгаа орон сууц тал руугаа жоохон нэг л ижил нөгөө нэг юм саарл нэг 2-3 давхар байрлага тий. Тэгээ хүн багтаа болоод ирдэ шүү дээ. Яг тийм байсан. Тэгээ би 7 өнөختөө нэг 2-3 бол хотын төв рүү ордог гэсэн тийм дуу чимээ дуртай юм шиг байгаа өөрөө. Тэгээ яг сурангаа бас хүн чинь очиж байгаа хүн чинь тухайн орны соёлыг бас байгаа орчин амьдралаас нь мэдэрнэ шүү дээ. Тийм учраас юугээл байнгын ном ширтээд байх уу тий? Байнгын тэгэхгүй тэр талаас аягүй Токиод байх нэг давуу тал болсон. Тэгээ ажил олдгон ч надад Токио байсан тулдаа надад аягүй амархан олцсон юм шиг. Тэр талаараа аягүй дайжгүй байсан. Тэгээд олон төрлийн хүмүүстэй харилцаж чадсан. Яг сургуулиуд угаасаа мэдээж гадаад оюутан ч байна, Япон оюутан ч байна тий. Тэгээ манайх чинь бас биений авсан програм чинь олон орноос хүмүүс ч байсан. Тэгээд нөгөө бүс нутгийнхаа хүмүүс гэдэг юм нөгөө орон нутгийн хүмүүстэй харилцсан гэж байдаг шүү дээ. Та ядаас харилцаж байсан бах нөгөө нэм соёлын төв дээр нь очиод өвөө эмээ нартай харилцах тий. Эсвэл тухайн газрынхаа тэгээд би нөгөө нэг сургуулийнхаа багшаар дамжуулаа ууланд өвөө нартай гардаг байсан гэдэг ч юм уу тэгэл яг зөвхөн Токио гэлтгүүлтэй бас газар бас байсан л. Тийм давуу талууд байсан. Сул тал одоо байхгүй дээ. Сайхан явж ирчээ сул тал одоо юу яах вэ? За би бол эхний 2 жил Нарад байсан. Тэгээд яг түрүү баясаагийн хэлсний дагуу Нараа чинь хөдөө нэлээд бөглөө газар учраас амьдралын зардал бага тий амьдрахад таатай аюулгүй. За ер нь бол тэр Нараа орчин бол ер нь нөгөө нэг бончи цунами ирдгүү газар хөдлөлт бол баг болдгоо намаа. Тэгээ нам дор газар учраас тий далаагаас жоохон зайтай байсан бах. Ер нь намайг байх хугацаанд 2 жил гарангийн хугацаанд бол тийм цунами газар хөдлөлт гэсэн зүйл ерөөсө тохиолдоогүй. Тэр талаас аюулгүй. Тэгээ 8 гээл ер нь ингээд гэрлүүд нь утлаад хүмүүс нь амарчдаг орой бараг. Тийм наамж юм та. Ер нь төвлөрөөд хичээлээ хийгээд хилээ сурахад айгүй боломжтой газар байсан. Тэгээ эсвэргээрээ тиймэрхүү газрууд чинь гадаад хүмүүст жоохон юугүй тасаагүй ажил төрөл олоход нь жоохон хэцүү. Гадаад хүн гингүүт уцаар ярихад зүгээр ярьчаад яваад чинь нэр уншаал за уучлаарай гэдэг ч юм уу тий. Авах байх магадaltaй юм байсан. Дараа нь Осакад ер нь сүүлийн 3 жилээ байхад
сургуулийн хувьд бол давуу тал нь болохоор би сургуулийн ганц монгол оюутан байсан учраас одоо хэл ерөөсөө маш сайн сайжирна гэсэн үг. Дандаа Япон хэлээр ярихаас өөр аргагүй. За тэгээд сургуулийн бүх олон улсын одоо оюутнуудыг хамарсан үйл ажиллагаанд улсаа төлөөлөө заавал би орохгүй бол болохгүй. Нэг мэдэх айгүй сайтай болно. За бүр муугарч гэдэг юм уу сайгааны ч юм ярих юм бол тэтгэлэг авах боломж маш өндөр гэсэн үг. Нэг улсыг төлөөлж байгаа ганцхан оюутан учраас бүх юмд ингээ би явдаг. Тийм давуу талтай. За яг Осака бол амьдрах орчны хувьд гэх юм бол яг Осакагийн төв хот газар учраас чимээ шуугаа ихтэй жоохон одоо надад бол тиймэрхүү ер нь бол монголчуудад ч гэсэн тохиолдоогүй ч гэсэн тийм гэмтэрийг инээдрээ те тийм зүйл нь бол мэдээж том хот бол жоохон аюултай байх магадлалтай гэсэн л тий. Тэрнээс өөр бас дараалгаагүй. За шууд эхлээд очиод болохоор байсан газар нь болохоор хотын ер нь бол төв байсан. Тэгээд түрүүн бас хэлсэн байх нөгөө сургуулийн ч гэсэн нөгөө 10 жилийн хүүхдийн талаас юу нэл ярьж байгаа. Тэгээд сургуульд нь болохоор эхлээд очисон газар нь болохоор угаасаа гадаад хүүхдүүдтэй харьцаад сурцсан хүүхдүүд нь ч гэсэн тийм хэл мэдгүй хүүхдүүдтэй харьцаад сурцсан хүүхдүүдтэй байсан. Тэгээд тэр нь болохоор надад эхлээд бол жоохон нэгэснэ жоохон ядаргаатай байсан. Өдөөс ингэ японоор ирээд байдаг хүн ойлгохгүй байх чинь гэж бодсон. Тэгэж яддаг байсан. Харин тэгээд тэнцэнэ нэг хагас жил сурчаад жоохон тийм хөдөө газар руу нүүж очсон. Тэнцэн нь болохоор манай гэр бүлээс өөр гадаад хүн байхгүй. Тэгээд нэгэсэндээ тэр хот ч юм уу тэр дүүргэд нь болохоор баг анхных нь гадаад хүмүүс нь болоод нэгэсэндээ тэр баг тэр дүүргийнхэн бүх хүмүүс нь ингээд нэг таньдаг ч юм уу ингээд нэг юу хэлмээр сонин юм харж байгаа юм шиг тийм тэгээд баг хавийнхан бүх хүмүүс нь таньдаг болцсон нэг гэсэнд аюулгүй байдлын хувьд хэдвэл ямар нэгэн тийм жоохон хүүхдтэй байхын хувьд бол манай дүү ч гэсэн надаас нэлээд баг хамт очиж байхад бол юу сургууль 2 3 дугаар ангиасаа эхлээл сургууль гэр хоорондынхоо хувьд бол өөрөө 7-8 настай эхлээд явцдаг байсан. Тэгээ жоохон оройтч хэлж мэрхээр ягаад оройтч гэх юм бол хажуудлын имэтэй жоохон ярьж сууж байгаа тэрлээ ч юм уу тиймэрхүү. Сургууль нь баг сургууль нь болохоор манай гэрээс алхаад нэг 10 минут. Аль аймаг юм бэ? Юу Сендай гэдэг гэсэн. Хойшоогоо жоохон. Тэгээ тэр хэсгийнх нь болохоор цаг агаар нь бол ер нь бол жоохон Монголд ойролцоо. Гэхдээ бүгчмийн хувьд бол бүгчм ч гэсэн. Тэгээд жоохон хөдөө болоод ирэнгүүт нөгөө хүмүүс нь жоохон цөөхөн. Тэгээд жоохон юу нийтийн ингээ олон нийтийн танил маркийн жоохон нэг тиймэрхүү нэг байдаг гэсэн. 10 жилийнхэн ангийнхан тэр чигээр нэг гэсэн дөө бүгдээрээ ах トゥ хоёр орн барыг таньдаг. Тэгээ ээж аав нар ч гэсэн бүгдээрээ таньдаг болохоор ямар нэг юм болж яхад юу кий. Тий аюулгүй ч юм ямар ч тийм санаа зовх байдаг нэг байдаг гэсэн. Цаамаач болохоор. За би болохоор хамгийн анх болохоор үгүй шүү дээ хотын төв биш шүү дээ би. Ахлах сургуультай болохоор юунд байсан шүү дээ. Яманаши гэдэг бас нэг хөдөө ер нь юу ч байхгүй газар шүү дээ. Юу ч байхгүй газар. Зүгээр хэдэн нөгөө тариалангийн талбаануудтай л газар. Тийм газар байдаг байсан. Тэгээ тэнд ч явах хөтэ нэг тийм амир юу байгаад нэг хэцүү зүйл бол байдаг байсан. Тэгээ Токиод хамгийн анх очиод Токиогоос тэр сургуулаа төгсөхдөө би маш амар том алдаа гаргаж ирсэн. Ягаад гэвэл 2 жилийн зүгээр мэрэгжлийн сургуульд явсан. Ягаад гэвэл би зүгээр сагсаараа цаашаа их сургууль руу явна гэж боддог байжгаад тэрэн дээрээ алдаад тэрэн дээрээс сургууль олж чадалгүйгээр төгсөхөд ирэнгүүт нь сандарсандаа зүгээр за 2 жилийг зүгээр мэрэгжлийн сургууль гэдээ очсон. Тэгээд тухайн мэрэгжлийн сургууль нь маш чанарын хувьд ер нь нэлээ муу баахан хятадуудтай байсан. Тэгээд тэрэн дээр маш том алдаа гаргасан юм шиг санагдтыг. Тэгээд тэрийгэ төгссөн ч гэждээ би дундаас нь болилцсон. Тэгээд тэрнийхээ дараагаар зүгээр их сургуульд яг 4 жилээр очсон. Тэрэн дээр харин зөв шийдвэр гаргасан юм болов уу гэж боддоо ш. Тэгээд яг 10 жилээс юм уу тийм ахлах сургуулиас очиж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор бас их юу тийм сул талтай юм бэл. Ягаад гэвэл 10 жилийн тэнд төгсчлөөр юугаа их сургуульд орох шалгалт чинь яг Япон хүмүүстэй адилхан болчихно. Хэдий жиний юуны жишээлбэл өөр Японы сургуулиар ирсэн хүмүүсээс хэлний Японы төвшин ч өндөр байгаа ч гэсэн тийм том сургууль руу ороход Япон хүмүүстэй адилхан өрсөлдөөнд орно. Тэгэхээр Япон хүмүүстэй маш их өрсөлдөөн донд чи том сургууль руу ороход нэлийн хүнд бас хичээл рүүгээ бүр
маш сайн хичээхгүй бол тэр том сургууль руу орох боломжгүй болчтой юм лээ. Тийм болохоор бас би нэг тийм том сургууль руу орж чадчих байгаагүй. Би өгнө бол зорилго нь бол нэгэн том сургуулийг тавьсан байсан. Эхний 3-аас зорилго нь бол очиод 4 төглөөг очиж исэн. За эхний 3 нь юу байсан бэ? Эхний 3 нь би чинь нэгт нь Тойогийн их сургууль байсан. Хоёрт нь Азийн их сургууль, чиний явсан Азийн их сургууль тийм. Сургууль цаас гайг юм шиг. Тийм. Гуравдах нь юу ч байлаа да би одоо санахгүй байна. Нэг тийм сургууль. Тэгээд яг явсан чинь ямар сургууль? Явсан нэг Чибагийн нэг шүүмэ гэдэг нэг сургууль. Тэг яг тухайн өөр нэг багш нарын юугаараа бүр алдартай юм байлээ л дээ. Багш заар. За тэгээд юм байна. Тэгээд эцсийн асуултыг зүгээр та бүхэндээ яг одоо явах гэж байгаа хүүхдүүдтэй зөвлөгөө олгоод юм анхаараарай гэсэн тийм зөвлөгөө байвал та бүхнээс өгөөч гэж хүсье. За мэдээж явж байгаа хүмүүс мэдээж зоригтой тодорхой хэмжээнд хаашаа яах гэж байгаа нь бол ойлгомжтой байх тийм. Зорилго нь тодорхой. Гэхдээ ер нь бол эндээс явахдаа одоо сүүлийн үед бол Монголоос гарц бол маш их болчихлоо шүү дээ. Хаас айгуу сургалтын төвүүд явуулдаг за ажиллаарч бай сурахаарч бай тийм. Гэхдээ эндээс юу хамгийн түрүүнд голчилж харж үзээсэй гэж хүсэж байгаа юм бэ гэхээр газраа маш сайн зөв сонгосоо. Яагаад гэвэл одоо эргэн тойрон зүгээр хүмүүсээс ирж байгаа юуг харахад нөгөө нэг за энийг одоо жамуул яриад юм байна л да. Газар ч нөгөө мэдээж орлогоо олохын тулд те явуулах газар маш сайн. Энэ хамгийн мундаг жишээлбэл аюу гоё ажил хийгэн, аюу гоё сургана. Ингэж явуулж байгаа газар маш их байдаг. Тэр дундаас мэдээж яг тэр хэлсэн дагуу сайн сургуульч байгаа, сайн газарч байгаа. Гэхдээ яг эндээс мөнгө төгрөгөө, хамаг мөнгө төгрөгөө зарж явж байгаа мэдээж те эцэг их юу гэдгийг өөрийнхөө хөрөнгөлөөр цуглуулсан мөнгөөс зарж явж байгаа. Тэгэхээр тэр мөнгө төгрөгөө зарцуулж байгаа тохиолдолд өөрөө маш сайн судлахгүй бол очиод яг хачир дээр нөгөө нэг гоё яриадсан газарт мөн үгүй те. Яг өөрийнх нь хүсэж байгаа явах гэж байгаа зүйл мөн үгүй гэдэг дээр бас асуудал их тулгардаг юм шиг лээ. Тэгэхээр тэр талаа маш сайн судлаад яваасай гэж хүсэж байна нэгдүгээр. Хоёрдугаар хүмүүсийн нөгөө Япон гэхээр л нэг гоё өндөр барилга, техник, технологи нөгөө одоо робот юу гэдэг нь те нөгөө электрон бараараа ялдартай шүү дээ. Японч тэгээ машин тэгж боддог. Тэнгүүтээ нөгөө амар гоё өндөр барилга байсан те амар гоё хот суурин газар очно гэж төсөөлжтэй. Түрүүний хэлсэнчлэн сургууль нь ямар газар байхаас шалтгаалаад ийм тариалангийн талбайтай бараг хөдөө шахан газар болж магадгүй. Эсрэгээр төв газар очсон байсан ч гэсэн яг нөгөө сургуулийн орчим нь тий. Жишээлбэл миний чинь Токиод байсан хэрнээсээ яг очиод яг амьдарч исэн газар маань хамгийн өндөр барилга нь 4-5 давхар байсан байж. Тэгээ төрөөгөө орж ижил өндөр болж исэн. Тэгэхээр энэ ойлголт гэдэг юм уу да тий одоо сүүлийн үеийн бүх юм хөгжсөн интернет бүх юм байна. Тухайн газараа бүгдийн сайхан судлаад яваасай л гэж хүсэж байна да. Тийм очих сургуулаа судална. За тэрнээс гадна бүгдээрээ одоо бидний тий явж исэн үеийг бодвол нэрэ мэдээлэл авах сувг маш их байгаа. Тийм учраас өнөөдөр бид дөрөв ингээд нийлээд яриад байгаа шиг ингээд урд нь ингээд явж исэн хүмүүсээс ч юм уу бодтой мэдээлэл сайн аваад яваарэ л гэж зүгэн. Одоо Япон явах гэж байгаа ингээд сэтгэл хөдлөлөөрөө очичдаг. Мэдээж тэр чинь сайхан орон хөгжилтэй орон боловч ямар ч газар сайн муу хоёр талтай байгаа тий. Тэгэхээр бүх талаас нь судлаад сэтгэл хөдлөлөөр юм а битээ шийдээсэй л гэж хамгийн түрүүнд хүсэх байна да. Тэгэхээр одоо өмнөх симпай нараасаа бодтой мэдээлэл нь юу гоё байсан гэхээсээ илүү ямар асуудал байсан юу зовоож исэн таныг ч гэдэг юм уу тий. Тэр талынхаа мэдээллийг бассан аваад яваарай л гэж хэлсэн байна да. За миний зүгээс болохоор их сургуульд өөрөө болохоор сурж байгааг болохоор юу байл та зүгээр амьдарч хамгийн энэ ундаа болохоор хамгийн удаан амьдарч ийсэн миний зүгээс хэлэх юм бол юу Монгол жишээлбэл Японд руу яваад сурдлаа гэдэг энэ чинь одоо хэдэн сая ээж авахын зардлаар өөрөө сурж ийснээс зүгээр Монголдоо одоо бол тэрнээс илүү зарим сургуулиудаас нь хамаагүй илүү сурах боломжтой нөхцөл нь бол бүрдчихэд байгаа байхгүй. Японд зовоод тэнцэнэ зовж илүү цагаар ажиллана бодож байгаа чинь илүү амьдрал бол хэцүү байдаг байхгүй. Би болохоор юу жоохон хүүхдийнхэн харж исэн зүгээс харахад бол амьдрал бол айгүй тийм хэцүү байдаг байхгүй юу. Тэгээд очиод сурчаад яг тэр орчоод сурсан сургуулийнхын рейтингийн зүгээр эхлээд хайгаад үзэлтэй. Монголын сургуулиудаас ингээд зөндөө зовж очсон сургууль чинь Муйсаас доор ч юм уу TSS доор сургууль зөндөө байгаа шүү дээ Японд. Тэр сургуульд тэнцээ хэдэн сая төгрөг сурж яснаас зүгээр Монголдоо хичээгээд сурцсан хамаагүй дээр байхгүй. Тэд нэр гадаадаас Японы сургуулиудаас болохоор гадаадаас оюутнууд бол угаасаа аавна. Ягаад гэвэл тэдний хувь нь гадаад оюутнууд авах юм бол улсаас тэтгэлэг өгдөг учраас тийм ямар ч хамаагүй дүнгийн чинь хамаагүй аавна. Гэхдээ хамгийн гол нь тэднэр чинь төгсөختөө болохоор тусгай ангийн дипломтой төгсгөн тэд нар болохоор яг Японд очих юм нэг тийм
чанартай биш, хэрэгтэй биш. Энэ сургуулийн энэ анги чинь ийм ангитэй гэдэг юм бус газрууд мэддэг тиймэрхүү юутай л дипломтой төгснө гэсэн. Тэгэж хоёрын хооронд диплом авч ирснээс зүгээр Монголдо төгссөн дээр тэгээд илүү өөрхөн чадвараа хичээдээ дээшлүүлээд магистраар ч юм уу дипломоор илүү сайн сургуулиудад сурсан нь л өөрт чинь бол хамаагүй илүү цааш чинь илүү их боломж өсөх. Тэгжил бодож үзээрэй гэж бодож байна. За миний хувьд болохоор яг зүгээр явах гэж байгаа хүмүүс маань зорилгоо сайн тодорхойлоо гэж хэлж байна да тийм. Зорилгоо яагаад тодорхойлох, яагаад яг Японд суралцмаар байгаа, яагаад гадаад руу явмаар байгаа тиймэрхүү юм бас сайн тодорхойлоо. Тэгээд очиод өөрийнхөө яг судалсан сургуультай, яг энэ сургуульд орно гэсэн судалсан сургуультай өөрийнхөө сурна гэсэн мэрэгчлэрээ яг сураасай л гэж хүсэж байна. Тэрийг яг үнэхээр нарийн сайн тодорхойлоод тэгж явах юм илүү алдахгүй болов. Тэгээд над шиг өөр иймэрхүү юмд явандаа гэж бодсон байжсэн. Тэгээ нөгөөх нь байхгүй болчихгоо шал өөр юм руу явангуудаа би жишээл 2 жилийг алдчихж байгаа болохоор тиймэрхүү мэрэгжил тэр тухайн сурах гэж байгаа сургууль хоёроо маш сайн тодорхойлж өгөөрэй л гэж та бүхнээсээ хүсэх байна. За тэгээд энэ удаад бидний подкаст ирж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа подкастаар уулзцгаая. Баярлалаа.